Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ дахин уулзч байгаадаа баяртай байна. За намар цаг бол хурим найрын цаг байдаг. За ингээд бид өнөөдөр гэр бүлийн тухай, залуу хосуудын амьдралын тухай сэдвээр та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцах гэж байна. Нэвтрүүлгийн зочдоо танилцуулъя. Он Туул манай Игэл телевизийн ажилтан, Од Баяр Монголын Евангелийн эвслийн ажилтан. За энэ залуу хос маань хурмаа хийгээд удаагүй байгаа. За ингээд энэ манай нэвтрүүлэгт оролцохдоо баяртай байгаа гэж би бодож байна. Ингээд заншсан ёсороо бид гэр бүлийн тухай бичил сурвалжилгаараа нэвтрүүлгэн эхэлье. Гэр бүл гэдэг ер нь орчин нутгийн үндэслэлтэй. Үндсэндээ бол орчин нутгтай хүүхдэн зэрэг гэр бүлтэй, өр хүүхдтэй, ханилттай болно. Ингэснээр бид улс орнд ажил хөдөлмөр хийх одоо хөдөлмөрийн хүн бий болгож байгаа. Биш тэ сайн мэдхгүй. Гэр бүл бол чинь одоо нийгмийг бүрдүүлж байгаа микро хамгаалал гэж ойлгодог. Би өөрөөр гэр бүл дотор чинь бол зарим хүмүүсүүд ойлгохтон яг нэг гэрт байж байгаа хүмүүсүүд яриад байдаг гэсэн байна. Гэр бүл дотор бол эцэг их ахтаа төрөл төрөсөд одоо нэг гэр бүл байх л гэж бодож байна. Гэр бүл бол одоо амьдралын одоо баталгаа юм уу тэ тэгж л боддог. Гэр бүл гэдэг чинь нэг хамтын л амьдралын нэг хамт амьдралтай цогц асуудал шүү. Гэр бүл гэдэг чинь хамгийн сайхан харилцаа шүү дээ. Хорвоогийн гэж боддог. Миний бодлоор гэр бүл гэдэг бол нэгэнд биеиндээ хайр сэтгэлээр суусан хосууд байж тараа тийм учраас бол гэр бүл гэдэг чинь айл ал талаасаа бие нэгээ дэмжиж амьдарч байгаа хүмүүсийг л хайрлаж дурлцж байгаа хүмүүсийг л гэр бүл гэнэ багтаа. За би сая энтэй адилхан Гэр бүл гэдэг ч одоо яах вэ тэгээд одоо хүний өөрсдийн одоо ханилсан хань өр хүүхдтэй тэднэр л одоо гэр бүл гэнэ тий. Тэгээд нэгэн тал одоо хамтын амьдрал хин нэг ойлгол хамгийн тэрэл чухал баг. Тэгж л ойлгож байгаа. Гэр бүл гэдэг ч одоо биеинд одоо нэг төшөө мөшгөд толгойч юм уу тий. Өсөө нэг бат том цайз тийм л. Тэгэхээр хазаргалтай сайхан амьдралын хүний. Гэр бүл гэдэг ч одоо хүний амьдралын баталгаа одоо төшөд бол хөл юм л одоо байдаг юм байна. Янз бүрээр тайлбарлана дөө. Сайн мэдгүй маа. Юу гэж мэдчихэд гэр бүл гэдэг чинь одоо бүр хүүхэд хань нөхөр бүгд нийлээл нэгдэл нэг гэр бүл болох байх гэж бодож байна. За ярилцлага гэр бүл гэж юу юм бэ гэсэн асуулаар ихсэн зүйтэй болов. За асуултанд хариулахаас өмнө нэг өөрийн хэлэх үг байна. Тэгээд мөнхийн улс гэдэг энэ хүн нэвтрүүлгийг үздгийн хувьд бас зүрх сэтгэл дотроо бас сайшааж тий бас олон зүйлийг зааж сургаж сануулж мартан зүйлийг сануулж шинэ зүйлийг одоо таниулж байдгийн хувьд мөн энэ нэвтрүүлгээс хөтлөж явуулдгийн хувьд бас таваагч танд болоод бас ийгэдлүүж хамт олонд талархаж явдгаа бас илэрхийлэхийг хүсэж байна. Баярлалаа. Тэгээд бид хоёр гэр бүл болоод одоо ингэж 2 сар хэдэн хоног болж байгаа. Тэгээд удаагүй бид хоёр гэр бүл гэдэг нь насан туршдаа буюу өхөн хөхтлээ үргэлж хамт байх ямар ч үед ямар ч нөхцөлд бие бинийгээ хайрлая гэсэн шийдвэрийн үндсэн дээр өөрт тусгаарлан амьдрахыг гэр бүл гэх болов гэж бодож байна. Оногоо юм боддог байна гэр бүлийн тухай. Миний хувьд тэгэхээр бас гэр бүл гэдэг зүйл бол бас яг том зүйл л дээ. Тэгээд яг Монгол орныг авч явахдаа гэр бүлүүд үнэхээр бат бэх байж чадах юм бол бас Монголын ирээдүй, Монголын цаашид тийм ээ үнэхээр бас хөгжихтэй тийм зүйл. Тэгээд гэр бүл миний хувьд болохоор гэр бүлийг бол ер нь яг тэр хоёр хүнтэй бие биетэйгээ яг хайртай, тэгээд хайран дээр яг нэгдсэн яг тэр зүйлийг хэлэх болов гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр гэр бүлийн оршин тогтнох одоо энэ Бэхбат ийм сайхан гэр бүлийн оршин тогтнох үндэс суурь нь бол хайр байгаа. Тэгээ энэ талаар тодруулж ярихгүй юу? За сая гэр бүл юу вэ гэдэг дээр миний хэлсэн зүйл дээр хайр бол яг амьдралын яг тэр гэр бүлийн үндэс суурь байх ёстой гэж тэр үздэг, боддог. Тэгээд ямарсан хайр маань өөрөө яг тийм сэтгэл хөдлөлгөөн биш. Энэ бол ерөөс хамтын шийдвэр учраас ямар ч үед ямар ч нөхцөлд гэдэг маань
одоо өвчтөе үед ч юм уу тий өвчин зовлонд баригдсан үед эсвэл ядарч туйлдсан үед юм уу бас яаж мэдвэ дахиад дутуу болох үед ч юм уу тийм ээ амьдрал ямар ч нөхцөлд тэр хайр хэвээрээ өөрчлөгдөхгүй байхыг л хамгийн гол үндэс суурь гэр бүлийн үндэс суурь болгодог. Тэгээ Библи дээр Бурхны үг болох тийм чинчний үг болох Библи дээр хайрын тухай байдаг. Тэгээд аливаа төмөрд хат чанар гэж үүдэг. Төмөрний хат чанар тухайн төмрийг бат бүх болгож идэг зүйл юм аа гэж боддог. Тэгээд хайрын мөн чанар гэх юм бол төвчээр, уучлал, за энэрэнгүй байдал, элэгсэг байдал, хурдан ууралдаггүй гэл. Тийм учраас амьдралд ялангуяа гэр бүл дотор хайр нэлээд том суурийг эзэлж явах хэрэгтэй гэж боддог. Одоо тэр хайрын үр жимс дотор байгаа шүү дээ. Өөрийнхийг хайдгүй, тэрийг онон гоё гэж бодож байна. Тэр зүйл бол ерөөсөө өөрийнхөө хүслийг өгөөсгөн л гэдэг зүйлтэй. Тэгээд яг хүн болгон ер нь ямар нэгэн зүйлийг ер нь хүсдэг те ийм байхансан, тийм байхансан гэд яг өөрийнхөө гэрдэггүй гэдэг бол надад нийцж байгаа бүх зүйлийг би хийх биш, харин миний нөхөрт юу хэрэгтэй байна те яг тэр зүйлийг бас нөхөртөө зориулж хийх тийм ээ. Яг өөрийнхөө хүслийг өрөөсөө үүсгэх. Тэгээ би бас хайрыг тэгж боддог л доо. Хайр бол золиос ба бас зориулалт юм аа гэж боддог. Тэгээд би бас тий хайртай гэх юм бол тэр хүндээ би бас өөрийгөө зориулах хэрэгтэй. Тэр зүйлийг тэр хүнд юу хэрэгтэй байна те тэр зүйлийг би өөрийнхөө хүслээс татгалзаад тэр хүний хүсдэг зүйлийг нь би хийх ч юм уу те энэ зүйлийг би хайр гэж яг боддог. Тэгээд бас бие захирах гэд бас байгаа тийм ээ хайр дотор хайрын үр жимс. Тийм тэр бие захирах одоо хамтын амьдралд их чухал үүрэгтэй гэж би бодож байна. За би ч бие захирахтай их таарах хүн. Урд нь ямар гэр бүл болж амьдарч байсан шиг ганц бие байж байхдаа ер нь их дураараа юм хийдэг. Тэгэл ерөөсө хий гэж ботсон юм байвал тэрийг хийж ээж санаа амардаг. Тэгээд харин гэр бүл болсны дараа битүүрийн дунд бол бас нэг тиймэрхүү зөрчилтэй байна тийм ээ. Одоо өөрийнхөө хийх гэж явцдаг. Эсвэл заримдаа бас уур хөдлөх юм уу эхнэрийн хувьд таалагдахгүй зүйл надад гарч ирэх юм бол тэгээд бас ингээд төвчээргүй зан гаргах тийм. Харин энэ бүгдийг би цуг амьдарч байгаа шүү, хоёр хүн амьдарч байгаа. Хоёр хүн ондоо газар, ондоо орчинд, ондоо гэр бүл өсөж төрнсөн. Тийм учраас хоорондоо ялгаатай. Тэр ялгаатай талуудыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна гэдэг багсаагч болов бас ойлгож байгаа. Тэгэхээр ингээд хайр уучлал хоёр болоод ингээд хоёулаа ингээд байн хамт байдгаа тийм ээ. Уучлалгүйгээр хайр байж болохгүй, хайргүйгээр уучлал байж болохгүй ингээд ярьдгаа. Тэгэхээр уучлал бол одоо бас энэ гэр бүлийн амьдралд маш чухал үүрэгтэй зүйл байгаа. Тийм яг уучлалын тухай би бас гэр бүл болсныхоо дараа их суралцсан л да яг хүнийг уучлах гэдэг тал дээр. Тэгээд урд нь бол яг хуу тэгээд хүнийг тэгж их уучладаг байсан юм уу бас уучлал гэдэг зүйлийг ямар том зүйл вэ гэдгийг нэг анзаардаггүй явсан. Тэгээд яг гэр бүл болсныхаа дараа бол би яг уучлал гэдэг үнэхээр том зүйл юм байна. Би нэгээ уучлах чаднаа гэдэг чинь бас их хайр юм байна гэдгийг би бас ойлгосон. Тэгээд нэгэн удаа бит хоёрын дунд бас нэг асуудал болж байсан л доо. Тэгээд тэрэн дээр яасан гэхээр яг би ерөөсөө яг миний алдаа байсан тэр зүйл дээр тэгээд тэрэн дээр яасан гэхээр миний нөхөр бас намайг үнэхээр төвчээртэйгээр хандаад тэ намайг яг уучлж исэн. Тэгээд тэр зүйлийн нэргээгээд хараад уучлал гэдэг ямар агуу зүйл вэ те. Үнэхээр надад хайртай учраас яг уучлж чаддсан юм байна. Уучлал бол ерөөсөө хайраас гардаг юм байна гэдэг зүйлийг би яг тэр зүйлээс харж ирсэн. Тэгээд тэр зүйлээс нь бас бэргээгээд маш их том зүйлээс ойлгож ирсэн л доо. Бас жишээ дурдмаар байна л да. Манай ихнэр намайг уучлахад надад үнэхээр сайхан байдаг тэр хайрыг бас мэдэрдэг. Тэгээд өчигдөрхөн халуун жишээ хэлэхэд өчигдөрхөн яг ингэ нэвтрүүлэгт оролцъё гэсэн шийдвэртэйгээ байж исэн. Тэгээд оролцохоор болоод манай ихнэр гадуур баахан хувцс сумар хаагаад тэгээд бүх юм янзлаад ингээд хөөцлөөд явж исэн ажил мэдлэж хөвтөл зохицуулаад ингээд явж исэн. Тэгээд өөрөө битээр уулзсан. Тэгээд орой уулзахдаа би тэрийг ерөөсө бодлоогээр ажилдаа дарагдсан ядарсныг хэлэхүү. Тэгээд ерөөсө тоож үзээгүй
Энэ маань одоо манайхны хувьд их том юм. Их том гомдоож байгаа, их тоохгүй байгаа мэдтэй санагдажсэн. Тэгээд уйлсан. Тэгээд ямар ч юм би уучлах хэрэгтэй. Яагаад гэвэл ерөөсөө л уучлах хэрэгтэй. Анхаарал тавиагүй. Халамж үзүүлээгүй тий. Тэгээд уучлаарай гэж гуйсан. Тэгээд эргээд эндээс бодоход ямар ч үед уучлаарай гэдэг үг бол хүчтэй үг юм байна. Бас уучлалаа гэдэг үг бас их хүчтэй, тэр хайрыг мэдрүүлж яадаг юм байна гэдэг. Хүчтэрхэн үг гэж бас амссан. За баярлалаа. За ингээд хоёр залуугийнхаа гэрлэх ёслолоос хамтдаа үзэж сонирхъё. За тэгэхээр гэр бүл гэдэг бол зөвхөн хоёр хүний хоёр хосын асуудал биш юм л да тийм ээ. Аав ээж байгаа, ах дүү ингээ хамаатан садан ингээд бусд хүмүүстэй яаж харьцах вэ? Энд бас нөгөө л хайр уучлал тэр бүх зүйл хэрэгтэй байгаа тийм ээ. Тэрийн тухай ярилцъя. Тэрнээр бас яг бусад хүмүүстэй харилцах гэдэг нь маш чухал да. Тэгээд бид хоёр болохоор яг хурмаа хийснийхээ дараа шууд тусдаа гарч амьдарсан. Тэгээд Библиэлд болохоор юу гэж яддаг вэ гэхээр тэр хоёр хүн нэгдээд нэгэн бий болоод тэгээд яг нэг бий болдгоо гэж хэлдэг те. Тэгэхээр бид хоёр бас эхнэр нөхөр болсон. Тэгээд бид хоёр нэгэн бий болсон. Тийм учраас бид нар бас өөр гэр бүлүүдтэй хамт байх биш. Бид хоёр яг эцэг эхээсээ тусдаа амьдраа гэж бас Библиэлд байдаг. Тэгээд тэр зүйлийг бид хоёр яг дагаад тэгээд бид хоёр бас яг тусдаа гарч амьдарсан. Тэгээд тийм болохоор яг хадамуудтай амьдрах ч юм уу те яг тэр зовлонгоос одоохондоо сайн амтлаагүй л дээ. Гэхдээ ер нь олон хүмүүсээс ер нь сонсож байхад ер нь маш их асуудал үүсгдэг те тэр хүмүүстэй харьцаад тэгээд хүмүүст ч гэсэн бас хэлэхэд ер нь бол тусдаа гарч амьдрах нь те илүү дээр те яг өөрсдийнхөө биеийг дагаад өөрсдийнхөө амьдралыг яг өөрсдөө авч явдаг яг хин нэгэнд өөрсдийнхөө амьдралыг даалгаад орхих биш те яг тийм дээ бусад хүмүүстэй бас харилцах нь эргээгээд яг том зүйл бол тийм ээ манай ах ч юм уу тийм манай ээж энэ төр яг миний төлөө аягүй санаа тавьдаг. Өчигдрөл гэхэд яг над руу мессеж явуулаад чиний би ямар байгаа вэ сайн байна уу гэл ингээ асуугаад анхаарал халамжийг их тавьж исэн. Тэгээд эргээгээд би ч гэсэн бас гэрийнхэн рүүгээ анхаарал халамжийг тавьж гэрийнхэндээ туслах гэдэг зүйлийг яг энэ байдлаас яг тэр харилцаас улам илүү хөгждөг юм байна гэдэг зүйлийг их ойлгосон. Одоо нэг ийм зүйл байна л да одоо хүний гоо сайханд нь дурлаад эхнэрээ болгож авах ч юм уу. Эсвэл хөрөнгө мөнгөнд нь эсвэл одоо их нөлөө өгөх хүний одоо хөргөн болох ч юм уу, бэр болох ч юм уу. Эсвэл зүгээр ингээд тохиролцоод ингээд ийм амьдралын тухай юу гэж боддог вэ? Хайр дурлал гэдэг би салгаж ойлгодог. Тэгээд яг ингээд юмыг хараад тэ ингээд амьдралын хааны хайж явж байхдаа ч гэдэг юм уу, дурлаад явж байхдаа ер нь гоо сайхныг харах хэрэгтэй. Харин гоо сайхан ч юм уу эсвэл хөрөнгө мөнгө те энэ бүдэд туйлшраад те энэ бүдэд зөвхөн анхаарлаа тавиад тийм хүнтэй л гэрэл одоо жишээ байртай хүнтэй гэрлэнж гэдэг юм уу эсвэл нэр хүндтэй нэг тамирчны дуучны эсвэл тийм хөргөн болно гэнтэр гэх юм бол туйлшрсан асуудал хамгийн гол нь тэр хүнийг бас өрөвдөж бас зарим хүн бас гэрэлдэг байгаа нь те өөрхийдөө зайлуул гэж байгаа. Хамгийн гол нь тэр хүн хайрлах хэрэгтэй. Хайрлна гэдгийг хяал би дурдмаар байна. Хайр өөрөө яг гэр бүлийн суурь учраас өөрөө мэдээж татагдах хэрэгтэй.
юм тэгээд дээж хүний дотор сэтгэл хөдлөл сэтгэл гэж байдаг энэ гоо сайхан бүхэл зүйл татагдчихэдэг зүйл. Үүний дараа би хөрөнгө мөнгөнд нь бол сууж яана уу? Мөн ямар нэгэн зүйлтэй одоо хамт амьдрахад гэр бүл болж амьдрахад хайрлаж амьдрахад одоо юу гэдгийг нөхцөл байдал одоо хүний яг бодсоос ондоолдоо жишээ нь нэг өдөр л аваар усалд орох ч юм уу те эсвэл амьдралын хар бараан өдрөд гарах юм бол нөгөө нэг мөнгө нь байхгүй, нөгөө байр нь байхгүй, нөгөө машин нь байхгүй, эсвэл нөгөө нэг говьцлон байхгүй болчвол би хайрлаж чадахгүй юу. Тэгэхээр ямар ч үсэн хамгийн гол нь харах зүйл бол тэр гоосоо гадаад үзмж тэр гадаад байдлууд ерөөсөө биш юм аа. Хамгийн гол мөн чанарын зүйл болов уу гэж бодож байна. Одоо хариу нэхээгүй хайр гэдэг чинь тийм ертөнцийн эзний хайрыг хариу нэхээгүй хайраа гэдэг. Энэ юу гэсэн үг юм болоо? Би болохоор яг тэгж боддог. Монголын их гэр бүлүүд эцэг эхүүд яг үр хүүхдээ ингээ өсгөж том болгодог. Тэгээд дараа нэргээд хүүхдүүд нь том болохоор юу гэхээр би чамайг өсгсөн. Тийм учраас чи одоо надад туслах хэрэгтэй гэд яг ингээд энэ зүйлийг би ингээ бодохдоо дандаа яг хариу нэгдэг хайраа гэж би боддог. Харин би Есүст итгэснийхээ дараа яг ертөнцийн хайрыг те бид нар үнгүүгээр авсан. Тэр хизээж биднээс юмыг шаардаагүй. Зөвхөн л итгэх юм бол би та нарыг аврах болно гэд. Тэгэхээр бид нэр ч гэсэн яг энэ хайраар бусдыг хайрлах хэрэгтэй байна. Бид нэр нэг хүнд сайн юм хийж өчөөд эргээгээд би энд тусласан юм чи энэ надаа эргээгээд туслах ёстой гэж хариу нэхэх биш те. Зүгээр л тэр чигээр нь туслаад те яг ийм л байх хэрэгтэй ах гэж бодож байна. Гэр бүлийн амьдрал дотор эхнэр нөхөр хоёр бас бие биенээсээ бас эхний хэлдгээр бас нэхэх эсвэл те. Жишээ нь би одоо чамаа хайрлах учраас чи одоо эргээгээд одоо уучлах ёстой, хайрлах ёстой, ахсарах ёстой, харах ёстой гэж хэрэгсэтгэж харж болохгүй. Бид хоёр юунд итгэдэг вэ гэхээр юу тарин түүнийг хураана гэж ертөнцийн үгэнд байдаг. Тэгээд яг энд итгэдэг. Хэрвээ би эхнэрээсээ ч юм уу хэн нэгнээс хайр, халамж тэр бүхнийг сайн зүйлүүдийг хүсэх юм бол би эхлээд юм тэрийг үзүүлэх ёстой, харуулах ёстой байна гэдгийг ойлгосон л да. Тэгээд ингээд бид хоёр хэдий гэрлээд 2 сар болоод удаагүй ч гэсэн яг энэ зүйл бол миний амьдралаас тохиолдсон. Тэгээд нэгийн дурдах юм бол одоо бид хоёр маргалдах үед байсан. Тэр маргалдаан тунд би чамайг уучлсан биз дээ. Би тэгж чаач тэгж хандж ийсэн шүү дээ. Гэсэн ийм зүйл болж шүү дээ. Ямар ч гэсэн хариу нэг өсгөн байна гэж ойлгосон. Тэгэхээр энэ хүмүүсийн амьдралд янз бүрийн зүйл тохиолддог л доо. Ингээд та хоёр бие биенээсээ алс холж байх юм уу? Ингээд та хоёрын дундуур ямар нэгэн ингээ хүмүүс орж ирвэл одоо яаж одоо хандах вэ? Яг тэр зүйл гарах юм бол яг миний хувьд болохоор ингэж боддог л доо. Ер нь бол тэгж хоол байх ч юм уу тийм юм ер нь их гарахгүй байхансан гэж айгүйх боддог. Тэгээд хэрвээ ямар нэгэн тохиолдолд тийм зүйл гарах юм бол бас бид нар яг Иесуст итгэдгийнхээ хувьд яг Бурхан руу хандаад тусламжийг гуйна. Тэгээд яг тэр хүн яг хинбэ те юу яагаад ийм болсон юм бэ гэдэг учрыг яг нөхөртөөгөө хамт ярилцсан л та. Тэгээ хоёлаа ярилцаад яг яах вэ гэдэг шийдвэрийг гаргаад те. Тэгээд ертөнцийн эзэнт даатгаад тэгээд тэр хүний төлөө залбираад л үлдэх болоо л гэж бодож байна. За миний хувьд хэрвээ яг алс хоол гэдэг ч юм ямар ажлын байдлаар ч юм уу те хоёр ундаа бас урт санаа байх юм бол ямар ч би төвчнээ л гэж бодож байна. Мэдээж бас татагдах зүйл гарах байх. Яг найдвартай явж чадахгүй, тэхгүй гэж би бол хэлж чадахгүй. Тэгээд тэр үед ямар ч яг ихнэр маань хэллээ. Тэгээд ертөнцийн эзэн рүү хандаж залбирна. Тэгээд над туслаач би ондоо зүс сатаарахыг хүсэхгүй. Энэ бол таны бас таавал нийцэхгүй байгаа учраас тэхгүй гэж хэлээ. За ингээд манай залуу хос маань одоо миний хэлэх гэж байгаа баримтаас айж цочирдож магадгүй. Монгол улсад ер нь ингээд 60 орчим мянган ганц үе эхчүүд байгаа. Эрэгтэйчүүд ганц үе эрэгтэйчүүд бол 15 мянга орчим байгаа. Тэгээд тэд нарын цаана өөр хүүхдүүд байгаа. Монголчууд олон хүүхдтэй 2-3 за тэгээд 5-6 ч хүүхд байгаа. Ингээд их олон зуун мянган хүний асуудал байгаа байхгүй юу. Тийм ч учраас бид нар өнөөдөр энэ сайхан хурим найрын цагт энэ асуудлыг ингэж хөндөж ярьж байгаа. Ингээд одоо хамтдаа энэ Христ итгэхээс өмнө нэг гэр бүл ингээд сард сарнаад одоо энэ хоёр яаж ингээд ертөнцийн эзнээс үнэн мөнийг олж мэдсэн энэ тухай гэрчлэлийг үзэж сонирхъё.
нэг бас өөрийнхөө байдлаас юм болоод бас алдаа дутагдлыг гаргасан байсан. Тэрнээсээ болоод би шүүх борхроор дээр би тэнд байж байсан. Нэг удаа тэнд очсон санал дээр суугаад одоо урдлынхаа бүх амьдралыг эргэцүүлэн бодоод байж байсан. Тэр үед яасан гэвэл хажуу тал нэг эмэгтэй ир суугаад цүнхээ одоо уудалж байсан. Тэгээд тэр уудлаад хажуу талдаа юм олон номнуудыг өрөө давхарлаад дэвтрүүд гаргаж тавьж ирсэн. Тэгжээт тэр бүхний санал дээр тавьсан зүйл нуурж газар унсан. Яг энэ үед юу надад тарагсан гэхлээр хамгийн дөрөв миний нүд нь Библи хамгийн дөрөв турсан. Тэр Библи турсан. Тэгээд би өөрөө мэдлүүгээр тэр Библи рүү миний гар явсан. Энэ бол одоо миний хамгийн анхан бурхан надад өөрхийг үгийг хэлжсэн. Тэр мөч байсан. За би анх Есүст итгэсний дараа манай гэр бүлийн хүн бол итгэдэггүй байсан. За тэгээд би тэр ямар нэгэн маргаанаас бол хоёр тустай байсан. Би энд ирээд тэгээд яасан гэхээр зэрэг эхнэрийн төлөө байнга залбирч байсан. Тэр маань Улаанбаатар хотод байж байсан. Тэгээд тэрний төлөө би байнга залбирч байсан. Яагаад гэхээр зэрэг тэр хүн маань бас юу муу хүмүүсийн хавчлаганд орж одоо маш муу зүйлд орсон байсан. Тэгээд гуйжсэн гуйлтараа нодон жилийн 4 сард Улаанбаатар хотод очиход тэр хүн маань яасан гэхээр зэрэг үүр дингигээ шум цуглаан дээр бит хоёр дуулсан юм аа. Бурхан тэнд битэрийг анх уулзуулж гисэн. Энэ бол Бурханы гайхалтай ивэл хайр байсан юм аа. Өөрийнхөө бодлыг зөв л гэж ойлгосон бол тэр миний бодол бусдтай нийлж байна уу? Гүй байна уу? Би ер нь зөв шийдвэр гаргасан уу? Буруу шийдвэр гаргасан уу гэдгийг эргцүүлж боддгоо ганцхан би л бодсон юм чинь зөв гэдэг тийм ойлголттой хүн байсан. Түүгээрээ ч амьдралдаа нэлээд том алдаа хийж байсан. Тэгээ энэ дээр жишээ бүр тодорхой жишээ хэлэхэд бол би нөхрийнхөө үгэнд ер нь их ордоггүй зөвхөн өөрийнхөө үгээр байдаг. Нөхрийн үгийг ер нь их зөвлөгөөг хилцдэггүй тийм хүн байлаа. Энийний үр дагавар нь юу вэ гэвэл би одоо 3 хүүхэдтэй ааваас нь хавцаахад хүрч байсан. Амьдралаа салгахад хүрч байсан. Урдх миний тэр зам байдал 2-3 жилийн дараа аажмар үнэхээр өөрчлөгдсөн. Одоо бид нар хийсэн гэмээ үнэхээр ойлгоод хүний үгэнд орох ялангуяа нөхрийнхөө үгийг нөхрийнхөө зөвлөгөөнд тэгээд бид нар байдаг эхнэр хүн нөхөртөө захирагдах ёстой гэсэн тэр үгийг би үнэхээр өөрийнхөө одоо сэтгэл зүрхэнд шингэтэл ойлгосон. Тийм учраас би эргэж амьдралдаа гаргасан алдаагаа ойлгоод эргэж нөхөртөөрөө ирсэн. Тэгээ одоо бол үнэхээр би ялахгүй зүйлийг ч гэсэн нөхрөөсөө асуухгүйгээр хийдэггүй болсон учраас тэр болгон дээр би хүлээцтэй байдаг учраас энэ тэр тал дээр миний тэр дураараа байдаг зан 100% өөрчлөгдсөн гэдэгт би үнэхээр итгэдэг. Энийг бол ганцхан Есүс хийсэн тэр жолоотч байгаа учраас тэр намайг өөрчилсөн гэдэгт би үнэхээр баяртай байдаг. За энэ гэрчлэлээс үзэхэд энэ эхнэр нөхөр хоёр бол үнэхээр ертөнцийн эзнээс хүч чадлыг аваад эргэж ингэж үр хөвгтөө өмг түшиг эцэг нь болж амьдарч байна. Тэгэхээр энэ яаж энэ ертөнцийн эзний хүч чадлыг авах вэ? Яаж ертөнцийн эзнийг ойлгож мэдэх вэ? Энэ талаар одоо ярилцъя. За Библиэлд 6 үгс гээд ном байдаг. Энэ дээр нэг улс бол тасрахтаа амархан, хоёр ирчилсэн улс бол бас таслахад бэрх, 3 бол бүр бат бэх байх болно гэж байдаг. Тэр бит хоёрын хувьд бит хоёр нэг улс байлаа гэж бит хоёр ирчилсэн улс болно. 3 дахь маань тэр ертөнцийн эзэн өөрөө учраас бид 3 насан туршдаа хамт байж цаашдаа амьдрнаа гэсэн. Тэгэхээр бит хоёрын амьдралд ертөнцийн эзний ажлах байр суурь яг л өнөөдөр хайрыг үндэс суурь болгож байгаатай адилхан ертөнцийн хамт байж түүнээс дандаа тусламж авахыг хүсдэг. Тэгээд мэдээж амьдрал бид хоёр яг бусад гэр бүлүүдийн адилаар санхүү мөнгө дөөрөө бүхэл хэрэгцээ зүйлүүд байгаа. Тэгээд тэр бүгдийг хүртэл ертөнцөөс хангаж өгөх тий шударгаар хөдөлмөрлөж олох яг л эгэл орчууд амьдарч байгаа хүмүүстэй адилхан амьдарсаар болно гэж бодож байна. Яаж одоо ертөнцийн эзэн дээр очих вэ? Яг би бас анх яаж ертөнцийн эзнийг яажсэн гэхээр анх нэг цуглаанд яг очиж ясан л доо. Тэгээд тэнд очиод надаа магтан дуу тэгээд бас хүмүүсийн хоорондын харилцаж байгаа байдал тэгээд хүмүүс бие бинийгээ бас хайрлаж хүндэлж байгаа байдал нь надаа их бусад орчноос ондоо яг харагдчихсан. Тэгэхээр
хүмүүс бас хэлэхэд ертөнцийн эзэнд итгэсэн хүмүүстэй ертөнцийн эзнээс тэр их хайрыг авч чаддаг. Тэрэн шиг бас та нар ч гэсэн бас ертөнцийн эзэн рүү хандаад залбирах юм бол ертөнцийн эзэн рүү хандаад яг гуйж чадах юм бол тийм ээ ертөнцийн эзнээс тэр их хүч чадлыгээд тэр бүх зүйлийг бас авч чаднаа гэдэг зүйлийг хэлмээр. Тэгэхээр их олон сургаалт өгс ишлэлүүд байдаг. Энэ жишээл ингэсэн байна л да. Коринтын номонд нөхөр нь эхнэрийнхээ өмнө өөрийн үүргээ биелүүлдэг. Үүнчлэн эхнэр нь мөн нөхрийнхөө өмнө өөрийн үүргээ биелүүлдэг гэд ингээд хэлсэн байна тий. Тэгэхээр одоо энэ мэтчлэн ингээд ертөнцийн эзний үгнээс хүч аваад ингээд хүмүүс сайн сайхан амьдрал тэр олон 100 мянган хүүхэд өнчрөхгүй тийм ээ ганц үе эхчүүд одоо ярьдаг шээ тийм ээ гадаа гарч ир хүн болж гэрт орж юм хүн болж ингэж олон жил амьдарч эмгтээчүүд их зовж байна гэдээ ярьдаг. Тэгэхээр хамгийн гол нь ингээд итгэл үнэмшлэр хүн дамжуулж бие биенээ хайрлах тийм ээ түрүү ярьлаа шээ тийм ээ ингээд 3 ирчилсэн олс бол их бүх бат байдгаа гэд манай үзэгчдэд хандаж энэ одоо ертөнцийн эзний үгээс хэлж өгөх зүгээр байна. За ямар нэгэн тайлбар хэллгүйгээр Бурхны үг болох Библиэс хэлэхэд Библиэлд бүх хүн гэм нүгэлтэй, бүх хүн гэм нүгэл хийсэн мөн тэр муу зүйлүүдийг хийхээр сонгоцгоосон. Тэгэхээр хүн төрлөختөн дотор ганц ч гэмгүйхэн алгаа гэж байдаг. Мөн цаашлаад ондоод газраас ингээ харах юм бол хүн зүрхэндээ ертөнцийн эзэнд итгэж, Иесуст итгэж, мөн түүнийг амаар тунхаглаж ингэсэн тохиолдолд тэр хүн аврагдана гэж байдаг. Тэгээд эцэст нь хэлэхэд Йогн ном гэж байдаг. Йогн номын 3 дугаар бүлгийн 16-д хүн төрлөختөнд ертөнцийн эзэн үнэхээр хайртай учраас цорын ганц хүү Иесус Христос өгсөн юм. Учир нь мөнхийн зовлон дээр тамд орох хүмүүс хэрэг хүү Иесуст нь итгэх юм бол хүү Иесус өнөөдөр миний амьдрал, таны амьдралд юу хийснийг итгэх юм бол тэр мөнхийн орон тэр диваажинд очих болно гэж ертөнцийн эзэн өөрөө амласан байдаг. Тэгэхээр Хэлж үзэж байгаа бүх хүмүүстэй хандаж миний ээж шиг, аав шиг хүмүүс байгаа, миний үе тэнгийн хүмүүс байгаа, миний дүүнер шиг хүмүүс ч гэсэн байгаа үзэж байгаа гэж найдаж байна. Тэгээ та бүгдтэй хандаж хэлэхэд ертөнцийн эзэнтэй хамт, тэр Иесустэй хамт амьдраарай. Ямар ч үед, ямар ч нөхцөлд тэр ертөнцийн эзэн тантай хамт, чамтай хамт, найз минь чамтай хамт хүртэл байх учраас ямар ч асуудалд шийдэхэд амархан, ямар ч асуудалд бууж өгөлгүйгээр тэр бас чамд танд бас туслах болно л гэж хэлмээр байна. Тэгээд зүрх сэтгэлдээ Иесус Христ итгээд үз. Би ч гэсэн таны адил, чиний адил итгээл үтсэн, янз бүрийн эргэлзээ, бодол, үзэл бодлууд байсан. Гэхдээ итгээд үтсэн тэр найдвартайгаа харуулсан юм аа гэж хэлмээр байна. ертөнцийн эзэн одоо өөртөө харилцаад холбоо тогтоосон хүнийг хизээч орхихгүй гэдэг байгаа тийм ээ. Тэгэхээр одоо бид нар энэ харилцаа холбоо тогтоох юм бол ингээ ертөнцийн эзэнтэй хамт сая одоо ирэх хэлснээр ингээд цаашдаа одоо ингээд танай гэр бүлүүд улам одоо өсөж том болж үр хөвгттэй болно тийм ээ. Тэгээд тэр хүүхдүүд одоо та хоёр нэгэнт ингээд итгэж юм чи өөр хүүхд чи мэдээж хэрэг ингээд шийдвэр гаргах насанд хүрэхээр ертөнцийн эзнийг хэрвээ зүрх сэтгэлдээ өөрж оруулах юм бол одоо мөн Библиэд хэлсний дагууд тийм ээ их эцгээ хүндлээд ингээд амьдрах нь шүү дээ тийм ээ. Ингээд бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дахин уулзлаа баяртай. Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ дахин уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдөр бид нар санаа зовлт, айдсын талаар ярилцахаар бэлдсэн. Тэгэхээр энэ асуудлыг Христэд итгэгч хүмүүс юу гэж бодож байгаа тухай санал бодлоо солилцохоор манай студид ирсэн зочдод танилцуулъя. Эрдэнэбаяр худалдааны менежер, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, Македоны үйлчилгээний сангийн ажилтан, Чин зориг, анагаах ухааны
их эмч Эммануэль сумын пастор. За ингээд бид нэвтрүүлгээ айдас гэж юу юм бэ? Санаа зовлт гэж юу юм бэ гэсэн асуудлаас эхтэн зөв болов уу гэж бодож байна. Тэгээ юуны өмнө телевиз үзэж байгаа хүмүүст орой минь төргий. Тэгээд айдас гэж юу болох талаар бид нар Монголын тол бичгээс авсан харсан зүйлээ энд дурдмаар байна. Юу гэхээр бишрэл хүндэтгэл сүрдэн эмэх болон аюул аимшигаас үүдэн бий болсон таагүй сэтгэл. Тийм сэтгэлийг л одоо айдас гэж нэрлэдэг байна тийм ээ. Тэгээ хэрвээ олон хүмүүсээс айдас гэж юу вэ гэж асуувал хүн бүр мэдээж янз бүрээр л хариулна. Гэхдээ яг албан тал бичиг дээр хэлснээр бол ийм маягаар тодорхойлж байна. Маш энгийн үгээр хэлэх юм бол бас ингэж хэлж болох юм л да. Айдас болохоор өөр ямар нэгэн гадны нөлөөнөөс өөрт нь одоо занал хийлж байгаа зүйлийн эсрэг одоо тэр хүнээс гарч байгаа хариу уруул гэж бас хэлж болох юм. Тэгэхээр энэ бол хүн болгонд байдаг зүйл. Гэхдээ энэ айдас гэдэг бол бас хоёр талтай. Нэг нь болохоор хүн болгонд байдаг эрүүл одоо хүний одоо хариу уруул байгаа. Нөгөөд нь болохоор эрүүл бус одоо байх ёсгүйгээр те одоо айх ёсгүй зүйлээс хийх айх тийм явдал гэж энгийн утгаар бол ойлгож болох юм гэж боддог. Тэгэхээр манай дэлхий дээр ерөөсөө айдасгүй санаа зовдгүй тийм хүн нэг ч байхгүй гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр энэ санаа зовлт айдас хүний эрүүл мэндэд тэгээ одоо нийгмийн хувьд муугаар нөлөөлж байгаа. Энэ тухай та санал бодлого олцгоо. За ер нь айдас гэдэг бол яг эрүүл айдас бид түрүү хэлсэн байна. Эхлээд эрүүл айдасыг би жоохон телевиз үзэгчтэй хуваалцъя гэж бодож байна. Тэгэхээр эрүүл айдас гэдэг нь энэ бол хүн болгонд байх зүйл, энэ бол бас стресстэй холбоотой зүйл. Одоо жишээлбэл ямар нэгэн гадны нөлөөнөөс одоо хүн өөрийгөө аврах шаардлага гарахад, жишээлбэл ойрхон машин ирсэн байхад би бол айхгүй байна гэж зогсоод байх нь бол утгагүй. Тэгэхээр тэр хүн бол тодорхой хэмжээгээр хариу уруул авч тэ сандарч одоо зүрхний цогцолт нь төргөсчтэй цуснд нь адреналины хэмжээ ихсээд тэр байдлаас өөрийгөө одоо авч гарах шаардлага гарна. Энэ бол зүйл эрүүл айдас гэж хэлж болно. Тэгэхээр энэ бол бас стресстэй холбоотой. Жишээл одоо ингээл хурал цуглаанд хүмүүс үг хэлэхдээ энэ бол яг эрүүл бас өөрийгөө тэр байдлаас эвтэйхэн авч гарах тэрнээс гадна одоо стресс гэдэг үзэгдэл бол байна. Тэгэхдээ энэ бол муу зүйл биш. Энэ бол хүмүүст яг тэр өгдсөн үүрэг даалгавраа яг үр дүнтэйгээр маш их одоо сайнаар биелүүлэхэд тустай зүйл гэж ойлгож байна. Тэгэхээр энэ нэгсээд яг энэсээ илүү одоо байнгын айдас давтагтаад бүр ингээ паникт орсон үед бол тэр хүнд бол одоо эрүүл биш болоод эрүүл мэндэнд буруугаар нөлөөлж эхэлнэ гэсэн үг ээ. Гуйгаа Чинзэргийн хэлсэн дээр бас нэмээ хэлэхэд эрүүл бус гэж тэгээ нэг нь болохоор хүнд зөв одоо төлөв зөв байдлыг бий болдог. Нөгөөх нь болохоор хор хөнөөлөг бий болно гэж. Эрүүл айдас гэдэг дээр нь бас юу орж ийн вөхлөөр түрүүн дээр хэлсэнтэй бишрэл хүндэтгэл одоо сүрдэн эмээхтэй гэж. Өөрөөр хэлэх юм бол зөв эрүүл айдас эмээлт гэдэг асуудал дээр юу орох вэ гэхээр хүүхдүүд эцэгхээсээ эмээдэг. Энэ бол зөв бөгөөд эрүүл талдаа орно. Мөн хүн өөрийнхөө одоо бүтээсэн эзнээсээ эмээнэ гэдэг бол бас жинхэнэ одоо хамгийн зөв айдас эмээлт бас орох юм аа. Тэгээ мөн эрүүл бос гэдэгт нь одоо юу орж ийнэ гэхээр ерөөсөө маш одоо таагүй сэтгэлийг ойлгодог. За мэдээж эрүүл айдас ч гэсэн хүнд бол таагүй сэтгэл. Жишээлбэл хүүхэд маань буруу юм хийжээд эцэгхийнхээ өмнө эрэхтэй тэмч бас таатай байж чадахгүй шүү дээ. Тэрнтэй адилхан. Тийм маягаар бид нар мөн эрүүл бос гэхлээрээ ерөөсөө ямар нэгэн тийм маш одоо айдас хүйцтэй. Ямар нэгэн бүр эрүүл айдастай байхад ямар таагүй сэтгэл төрдгөөсөө илүү тийм хор хөнөөл бүхий. Тэр эрүүл бус айдасаас болж тэ хүн ямар нэгэн тийм зөв зүйлийг үлдэж чадахгүй төрдөг. Эрүүл айдас бол тэ хүнийг ямар нэгэн зөв айдас хийхэд бол илүү суур түлхэгцэн болж идэг. Тэгэхээр ингээд та хоёрын ярианаас үзэхэд эрүүл айдас гэдэг бол хүнд байх ёстой. Тэгээ хүнийг одоо муу мухай зүйлээс ингээд хамгаалж яадаг ийм айдас байх юм тийм ээ. Тэгэхээр эрүүл бус айдас хор уршигтай ийм буруу зүйл байна. Тэгэхээр энэ хол хүндий байх тийм ээ. Одоо сэтгэл хангалуун ийм тайван сайхан амьдрах ямар боломж байдаг юм бэ? За би яг саяны асуудал дээр яг энэ одоо эрхчлөө гэсэн үндсийг бас гарч ирмээр. Нүглээр айдас гэдэг бол
одоо эрхчлөөгүй байхын шинж тэмдэг илэрлэнэ. Тэр яг маш энгийн чигээр хуваалцаад одоо айдас гэдэг маань эргэн тойрон байгаа бодит зүйлийг бодитоор харж чадахгүй. Тийм учраас хүмүүс яг мэдхгүй зүйлээс л дахиад шүү дээ. Жишээлбэл яагаад хүмүүс харанхуугаа сайдгүй, яагаад хүүхдүүд харанхуугаа сайдгүй гэхээр тэднийг тэр харанхууд юу байгааг нь мэдэхгүй. Юу гарч ирээд намайг хаанаас нь хазаад хаанаас нь хатчихволоо гэдгийг мэддэг учраас ингэ айц тавьдаг. Тэгэд гэрэл асаахлаар үнэхээр тэнд ингээ бодит байдлыг яг бодит байдлаар нь харж чадах юм бол тэр бол одоо эрхчлөөтэй те оюун санаа сэтгэл нь тэр янз бүрийн одоо хуурамч өөрийг нь хуурж байсан тэр зүйлүүдээс одоо чөлөөлөгдөх юм аа. Тэм учраас айц гэдэг бол байнгын одоо эрхчлөөгүй байдал, байнгын өөрийгөө ямар нэг юм уюулчтай сая хэм хэллээ. Тэгэхээр яг юм ашигтай одоо яг зөв зүйл хийх цаад болоод байгаа зүйл. Тэгэхээр яг тэр бас эмнэлгийн томьёо болохоор фобиа гэсэн томьёо байдаг. Тэгэхээр янз бүрийн хүмүүс одоо янз бүрийн фобиатай байна. Жишээлбэл гэрлээс айдаг, айцтай байна. Зарим нь орон зайгаас айдаг те. Тэгэхээр энэ бүгд бол яг эрүүл биш. Тэгээ тэр хүний хувьд бол тэр яг бодит байдлыг бодит чигээр нь харж чадахгүй байгаа учраас тийм байна. Тэгэхээр миний хувьд бол бас нэг яг бодит байдлыг бодитоор нь харахаар бас яг жинхэнэ мэдлэгийн асуудал бас байгаа. Өөрөөр хэлбэл хүн бол яг бодит байдлыг бодит байдлаар нь харах мэдлэгтэй, ойлгоцтой байж байгаа тэр байдлаас тэр хүлээсээс тайлагдах боломжтой. Нөгөө талаас яг бодит байдал маань юу юм бэ гэхээр үл үзэгдэх ертөнцид байгаа. Тэ одоо ертөнцийн эзэн бурхан өөрөө байна. Тэгэхээр тэр бол бидний хувьд бол маш их бодит байдал те. Одоо хамгийн бодит байлаа. Тийм учраас энийг бодит байдлыг мэдснээрээ бид нар бол амьдралдаа янз бүрийн айдас байхгүйгээр эрх чөлөөтэй, сэтгэл амартай, амар тайван амьдрах боломжтой байна гэж үзэж байна. Миний хувьд бол яг ийм амьдралаар одоо амьдарч байна. Баярлалаа. Одоо ингээ хамтдаа ер нь манай хүмүүсийн айдас санаа зовлтын тухай юу гэж бодож явдаг тухай бичиж сурвалжлагыг үзэж сонирхъё. Айдас санаа зовлтгүйгээр ер нь амьдарч болох уу? Болох юм цаг үеч байлгүй яах. Байна л да. Та ер нь юунаас их айдаг вэ? Хүнд удаа ярихаас. Байдаг. Та ер нь юунаас айдаг вэ? Хүн зодоолохоос айнтай. Ер нь айдас санаа зовлтгүйгээр амьдарч ер нь болох уу? Болохгүй. Шууд л айж явж байгаа юм чи. Яагаад? Энэ тэнд явж байгаа хүн зодоо юм зам дээр нь дэлхөөс гэсүүлээ. Их айнтай. За баярлалаа. Ер нь айдаг уу? Юунаас? Янз бүрийн зүйлс ер нь айдас ер нь байдаг уу танад? Мэдээж байна л та тодорхой хэмжээгээр. Ер нь юунаас айдаг вэ? Хүн чанараа алдахаас л айдаг та. Ер нь айдас хүн гэж байхгүй шүү дээ. Ямар нэгэн тодорхой хэмжээний бас айдас байж л байдаг. Жишээлбэл одоо өвчин зовдон тусчих хүмүүс гэж нэг айж явдаг. За нэг иймэрхүү юм одоо тийм. Дээрэмдүүлэхээс их айдаг. Дээрэмдүүлсэн. Тэгээ бас хүмүүсийн хар цагаан ядамнаас их айдаг. Ер нь айдас байдаг л да. Айдас бол хүнд ер нь зохин зүгээр байх хэрэгтэй л дээ. Айдасгүйгээр одоо альва юм бол бас санаандгүй юм тохиолддог шүү дээ. Одоо машины авартж авах ч юм уу, тийм ээ. Зам тээвэр осолдож авах ч юм уу, энэ зэрэг тохиолдлын чанар юм тийм ээ. Тийм учраас хүн бол болгоомжтой ер нь айдас ихэр заавал өгшиж явах шүү дээ. Болгоомжтой ханьур нэм бал байхад нэг хөөсөр байхгүй. Би Христэд итгэдэг. Тэгээд Христэд итгэснээс хойш миний урд амьдрал байсан те. Итгэхээс өмнөх амьдрал байсан. Үхэл тэгээд мөн цааштай амьдралд яаж амьдрах вэ гэсэн дэр айдсаас би яг чөлөөлөх чадсан. За тэгэхээр айдас гэдэг бол хүний амьдралын бүхий л хүрээг ингээд хамарч яадаг зүйл. Би нэг жишээ хэлмээр байна. Германы их нэртэй Баян Круп гэдэг зэвсэг үйлдвэрлэгч хүн байсан. Тэр хүн бол нэгдүгээр бие хамгаалагч авлаа. Тэгэхээр энэ бие хамгаалагчийг хянах, хоёрдугаар бие хамгаалагч хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёр дахь бие хамгаалагчийг хянах, гурав дахь бие хамгаалагч байвал зүйтэй гэдэг тэмдэглэл хөтөлж байсан. Одоо бол тэр гэр бүлийнхэн архив татгалагдж байгаа юм л да. Тэгэхээр энэ хөрөнгө мөнгө бол энэ хүнийг одоо айдсаас хамгаалж чадаагүй байх юм. Тэгэхээр та хоёр энэ хүнтэй хэрвээ одоо тааралдвал юу гэж зөвлөх байсан бэ? Нэгдүгээрт нь тэр хүний тооцоо бол зүг байна л да. Яг хуу бие хамгаалагч тэр хүн байх хэрэгтэй. Тэр баялгаа өөрийнхөө амь насыг хамгаалах нь зөв юм аа. Гэхдээ яг амь өөрөөр хэлбэл яг өөрийнхөө амьдралыг бүх зүйлийг хянах нь бол тэр хүн чадахгүй гэдгийг хэлмээр. Өөрөлд яг үнэн факт
Үний амьдрал бол энэ дэлхий дээр хязгаартай. Тэгээд энэ амьдралыг болохоор үнэхээр өөрийнхөө хамаагүй 100 би хамгаалагчтай байсан ч гэсэндээ тэр хүн бол өөрийгөө хамгаалж чадахгүй маа гэдэг би хэлмээр байна. Учир нь болохоор хүний амьнаас гэдэг болохоор ганцхан тэр хүнээс хамаардаггүй, харин энэ ертөнцийг бүтээсэн тэр эзнээс хамаардаг гэдгийг хэлмээр байна. Тийм учраас тэр хүний бас нэг том айдас төрж байгаа шалтгаан болохоор энэ амьдралын цаана одоо амьдрал байхгүй. Одоо хэлбэл ингээл өхөөл энэ бүх зүйл дуусчихна гэж байгаа учраас энэ амьдралаас маш их зуурж байна. Өөрөөр хэлбэл монголчууд нэг юм үг байдаг тийм үү? Одоо эрүүл явбал те энэ бол хамгийн дээд жаргал юм а гэж байдаг. Тэгэх юм бол миний хэлж байгаа санаа болохоор эрүүл явах нь бол те дээд нь жаргал биш. Яг гэвэл энэний дараа л мөнхийн амьдрал байдаг. Тийм учраас эст итгэх юм бол мөнхийн амьдралыг авдаг учраас тэр одоо энэ амьдралаас тийг зууран энэ амьдралдаа бүх зүйлийг одоо авч те энэ бүх зүйлээс хамгаалах гэсэн тийм айцгүйгээр амьдарч болох юм а гэдгийг би хэлмээр байна л да. За тэгэхээр энэ мөнхийн амьдрал гэдэг зүйлээ жоон тодруулж өгөхгүй юу? За яг энэтэй холбоод яг бодиттой жишээнээр тайлбарлах илүү боломжтой болох юм гэхээр сая 9 сарын 11-нд болсон үйл явдал байгаа. Тэр бол одоо дэлхийн хүндрэлтнийг бол маш цочирдуулсан аимшигтай үйл явдал болсон. Тэр үед одоо Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Буш нэг хэлсэн үг. Буш үг жилжсэн гэхээр одоо Библийн одоо дуулал номын 23 дугаар бүлгийн 4-өөс 1 ш татчихсан байна. Өхлийн сүдэр төндийгээр алхахдаа ямар ч хорон мохоос айхгүй гэж. Учир нь та надтай хамт байж түшиг тулгуурт намайг тавьшруулдаг гэж. Юу гэхээр Буш энэ үгийг хэлснээс болж Америк хүмүүсийн зүрх сэтгэлдээ асар их тайван байдал байвсан. Яагаад энэ зөвхөн энэ үгтэй Бушийн тэрсэн тэр нөлөө бодиттой одоо хүмүүсийн зүйл болж одоо юу сая одоо Чинзэр маань хэллээ. Үнэхээр хүнийг одоо бүтээсэн тэр эзэн те зөвхөн тэр эзэн л хүний одоо хүнд бий болдог тэр айдас хүйдэс тэр зүйлийг бол хянж зохицуулж тэрнээс салах тэр бүхнийг мэджээдэг учраас тэр эзэнтэй холбоотой болсон цагтаа хүн бол ийм зүйлээс бол хол явна гэж. Тэгэх юм бол одоо 9 сарын 11-нд болсон үйл явдлыг одоогийн байдлаар харах юм бол те мусульман шашинтай гүрнүүдэд тэр Осама бин Ладен өөрөө баатар болчиход байж байна. Гэтэл тэр аимшигтай үйл явдал юунаас болсон гэхээр ерөөсөл хүний ёрын муу санаа тэгээ бузар үйл тэгээд мохор сүсгээс болж байгаа юм гэж. Тийм учраас хүний зүрх сэтгэлдээ итгэлийн тэр хүний амьдралыг авч явахч тэр суур үндсэн зөв байсан цагт хүн бол тийм зүйл үлдэхгүй маа гэдгийг бол эндээс бид нар харж болж байгаа. Тиймээс айдас хүйдсийн үндэс бол гин байдаг гэж. Өнөөдөр таны болон миний хийж байгаа гэмээс олж хүмүүс танд буюу надад ямар нэгэн айдас төрүүлж байгаа бол энэ бол хор хөнөөд бүхий зүйл одоо бий болгож байгаа бол энэ бол зөв бус. Тэгээ бас нэмж хэлэхэд энэ дэлхий дээр бид нар амьдарч байхдаа ер нь олон аюулаас бол хамгаалах өөрийгөө бүр хамгаалах ямар ч боломж байхгүй. Бид нар бол өвчин заавалчгүй дуусна. Тэгээ янз бүрийн байгалийн гайхамшиг ирнэ, дайан дайжин гарна. Гэхдээ энэ дотор энэ хэцүү байдал дотор бас амар тайван амьдрах боломж байна. Тийм учраас тэр боломжтой тэр амар тайвны болохоор ганцхан Иесус хийсэн мэн биднэрт өгдөг байгаа. Тэгэхээр Иесус хийсэн бүх зүйлийг гартаа хэн чадчихдаг энэ ертөнцийг бүтээснийхаа дагуу бүх эрх мэдлэн байдаг учраас түүнээс ганцхан амар тайв ирнэ. Тийм учраас тэр сайхан амьдралыг бас хүмүүс мань олж мэдээсэй гэж хүсэж байна. Тэгээ Иесус Христ амласан байгаа тийм. Миний өгөх амар тайвныг хүн төрлөخت та нарт өгч чадахгүй гэж. Гэтэл тэр чинь юу юм бэ гэдэг бид нар өнөөдөртөө өөрсдийнхээ амьдралаар үзэл байж байна тийм. Тэр итгэл Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Буш тэр итгэл, тэр найдвар, тэр амар тайвны хүчээр өнөөдөр өөрийнхөө улс гүрний хүртэл өдөртөө явж байна. Тийм учраас тэр хүч, тэр амар тайван бол асар их нөлөөд. Христ итгэгч хүний гэрчлэлийг үз сонирх юм. Би их бие муутайсан. Тэгээд байнга хөвцтэйг имлэгт тэгэл жил мэлээр нэвтэл тэгээд намайг юу гэж хэлдэг байсан бэл чи одоо ингээл энэ янзаараа байх юм бол бараг 30 хүрээл тэгэл насаар нэтрэж ярьдаг байсан. Тэгэл ээж аав тэр нэг загинж магнахгүй тэгэл ирэх хөхтөөс аав ээж энэ надад сахиус өгсөн байсан. Тэгээд тэрлөө хандаал бурхан минь та надад туслаач. Би хүмүүс шиг амьдрмаар байна гэд их гуйдаг байсан. Тэгээд ерөөсөө миний би зүгээр болдгоо байсан. Би анх Есүсийн тухай имлэгт хэвтэж байхдаа сонссон. Тэгээд амын авч уншиж үзсэн. Тэгээд ямар ч энэ дэлхийг бид нарыг хүмүүсийг бүтээсэн бүтээгч байд юм аа гэдэгт талаар мэдсэн. Тэгээд цаашаага бүр илүү мэдхийг хүссэн. Тэгээд цуглаанд явж үзсэн. Бурхны хүлээж авсан
тэр мөчөөс эхлээд миний амьдрал бол маш өөр болсон. Гэрлэгээтэй. Би ямар ч хэдэн жилийн дараа би энэ хорвоог яа гэж ер нь боддгоо. Бурхан надтай ямар хамт байгаа нь мэдэгддэг, надад тусалдаг. За тэгэхээр одоо үзэгчдтэй хандаж бид нар Христэд хүн одоо ертөнцийн эзний дотор амьдруул ингээд айдас хүчтэй хол хөндий байж болох юм байна гэдэг санааг одоо өглөө. Тэгэхээр одоо энэ нэг зарим Христ итгэгч хүмүүс үздэг ийм айдсаас олдох 3 алхам байдгаа гэдэг энэ тухай ярилцах уу? Ер нь бол айдас гэдэг чинь бол хүн дээр одоо аваад үзэх юм бол нэгс өвчин шүү дээ. Жишээлбэл өвчтөө хүнд бол одоо эмч хэрэгтэй байдаг шиг харин эрүүл хүнд бол эмч хэрэггүй байдаг шүү дээ. Гэтэл одоо энэ айдас гэдэг өвчнийг те одоо ангаагч нь одоо хинбэ гэж бид нэр гэдэг асуулт гарч ирсэн байсан. Тийм учраас өнөөдөр бид нар өөрсдийнхөө амьдралын жишээнээс хэлж байна. Яг тэгэхээр бидний амьдралд бол янз бүрийн айдас төрдөг. Жишээлбэл юунаас болж одоо гол айдас маань бий болдог вэ гэдэг бол хүмүүс бүхэн одоо хэлүүлдэггээр мэдж байгаа. Тэрэн дээр одоо дурж хэлсэн тэ нөгөө эрүүл буюу одоо зөв айдас гэж. Энэ юу вэ гэхээр хүн бүтээгч эзнээ мэдээд түүнээс айж имэж түүний үгийг дуулууртаа дагаж чадах юм бол тэ хүнд бол ер нь бусад зүйлээс айх айдас бол арцсан байгаа болдог. Библиэлд хэлсэн байдаг тэ ертөнцийн эзний 10% гэж. 10% чи эхний хэсэг нь болохоор ерөөсөө бүтээгч эзнээ хайрж хүндэлж түүний үгийг түүнээс эмээх дүн гэж. Тийм учраас өнөөдөр бид нэр түрүүн нэгэн жишээ хэлсэнтэй нөгөө 9 сарын 11-ний үйл явдлын талаарх. Гэтэл энэ дээрээс бид нар харж байна. Тэр хүмүүсийн үйлдсэн хүмүүсийн хувьд нь юу байсан гэхээр те хар муха санаа, хормон үйл одоо тийм мухар сүсэг гэж хэлж байна. Гэтэл өнөөдөр тэр хүмүүсийн мухар сүсэг тэр бүхэн чинь хүний юутай холбоотой гэхээр хүний зүрх сэтгэлтэй холбоотой болчихж байгаа. Хүний оюун санаа зүрх сэтгэлтэй ямар нэгэн зөв үндэс суурьтай байж чадахгүй бол те тэр хүний одоо хийж байгаа үйл, хийж байгаа зүйл нь бол бас зөв байж чадахгүй. Тийм учраас ерөөсөө эмч хүн одоо өвчтөө хүнд эмч хэрэгтэй байдаг шиг те өнөөдөр хүмүүс биднэрт те одоо айдас хүйдс автсан хүмүүс биднэрт бол одоо бүтээгч эзнээс минь өөр тэр бүхнээс салгаж ангааж чадах тийм хүн бол байхгүй гэж би хэлмээр байна. Тэгэхээр түрүүн хин Эрдэнэ баяр хэллээ. ертөнцийн эзнийг та миний төгшиг тулгуур гэдэг энэ ямар учиртай үг юм болоо? За тэгэхээр айдсаас яг саяны үгтэй холбоотой айдсаас гарах нэг чухал зам болохоор яг бодис байдлыг бодтойр харах зүйл. Өөрөлдөл бид нэр сүнсний орчинд те бас мэдлэгийн орчинд бид нэр энэ яг бодис ертөнцийг харж чадахгүй байна. Нүдэнд харагдж байгаа юмдаа л тулгуурлаж байгаа. Өөрөлдөл яг энэ бодис физик энэ ертөнцийг харж байгаа нөхөөс яг тэрний цаана яг ямар шалтгаан байна, ямар учир байна гэдгийг бас харахгүй байна. Тэгэхээр хэрэг бодис байдлыг та яг бодтойр харж чадах юм бол энд маш хамар тайвныг авна. Библиэлд Йоохны 8:32 дугаар ишлэл байдаг. Тэр болохоор та үннийг мэдэх болно, тэг үн таныг чөлөөлөх болно гэсэн ишлэл байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ юу гэхээр яг бодис байдлыг хараад энэ амьдрал бол энүүгээр төгсдөг юм байна. Энэний дараа нь мөнхийн амьдрал байдаг юм. Гэхдээ зарим хүмүүс нь болохоор мөнхийн амьдралыг авахдаа энэ бол мөнхийн ял болов штэ одоо тамд орох байгаа. Зарим хүмүүс болохоор мөнхийн одоо ивэлийг авч гимээ уушлуулсан учраас цагаатгалыг авсан учраас Иесусийн дэргэд тэр мөнхийн улс буюуд явж амьдрах юм аа. Тийм учраас яг энэ бодит байдлыг бодтойр харах юм бол маш олон зүйлээс чөлөөлөгдөж сэтгэл нь ууж амьдрах болно. Тийм учраас тэр учир нь болохгүй байгаа зүйлүүдийг айцсадыг хүмүүс том асуултуудыг өөрөөсөө тавиасаа жишээлбэл энэ амьдралын юу зорилго нь юу юм те бид нар яг чинь төрсөн яг гэж амьдарч байгаа амьдралын дараа те өхлийн дараа амьдрал байна уу тэгээд нөхөө бурхан гэж байна уу гэсэн тийм том асуултуудыг асуугаа тэрэндээ хариулт олохоос нааш тэр хүмүүс бол хизээч яг бүрэн амар тайвныг авч чадахгүй маа гэдэг биелмээр байна. Өөр нэгэн жишээ хэлж болно. Зөвхөн модоор одоо жишээ аваа тийм. Модыг хэрвээ тэр модыг одоо хүнээгээ туслах гэх юм бол үндсэн л тасалчих хэрэгтэй. Хогийн ургамал одоо талбай дээр ургаад байвал те бид нар дээд хэсгийг ингэ тастаад түүснээр тэр хогийн ургамлыг хогийн ургамц бүрэн амьдч чаддаг. Тэр ахаал ургадаг. Гэтэл бидний өнөөдөр айгаад байгаа зүйл чи үндэс юу юм бэ гэдгийг бид нар өнөөдөр өөрсдөө мэдрэх хэрэгтэй. Тийм учраас нэгдүгээрт нь хүн өөрийнхөө мөн чанарыг таних хэрэгтэй. Өнөөдөр бид нар чинь хүн гэж хинбэ гэдгийг одоо сайн таньж мэдэх нь чухал. Тийм учраас ерөөсө хүнийг одоо зөвөртэй хүн гэж та энэ гэж одоо хэлсэн одоо маш тодорхой хийж гисэн зүйл бол одоо Библи гэж хэлж байгаа. Яг тэгэхээр бидний бүтээгч эзэн маань хүн гэдэг чинь хин юм бэ?
яагаад чи өнөөдөр ийм амьдралтай байгаа юм бэ гэдгийг маш тодорхой хэлжсэн байдаг учраас тэр бүхнээс бид нар улбаалаад үнэхээр би гэдэг чи юм бэ гэдгийг мэдэж авах тийм боломжтой болдог л да. Цааш нь хэлэх юм бол бас одоо хамрын ханаа туслаа гэж байна. Хамрын ханаа тусахад бид нарт зөвхөн одоо ханаа дөрлөгээд нусаа ингэж арчаал тэгэл одоо байгаад байдаг шүү дээ. Бид нар тэрийг үндсээр нь устгахын тулд им уудаг. Гэтэл өнөөдөр бидний тэр айдас хүйдэс төрүүлээд байгаа зүйл чинь үндэс нь юу юм бэ? Тэр үндсийг л бид нар олж мэдэж аваад тэр бүхнийг л одоо эмчилчих юм бол тэр айдас хүйдэс бол биднээс. Тэгэхээр өнөөдрийн бид нарын ярилцлагаас ямар ч байсан бид нар энэ айдас төгшөөр санаа зовнилтоос хол хөндий байх юм сайхан боломж байна гэж ойлгож болох уу? Болно. Бид нэр яг тэр амьдралаар амьдарч. Тэгэхээр тэр одоо энэ Эрдэнэ хоёрын хэлж байгаагаар бол тэр эмч нь бол ертөнцийн эзэн юм байна. Тэгэхээр энэ ертөнцийн эзэн дээрээ бид нар одоо хэрхэн хүрэх вэ? Энийг бол одоо манай үзэгчид сайн мэдэхгүй байж магадгүй. Тийм учраас энэ ертөнцийн эзэн дээр яаж очдог тухай одоо ярилцсан. За тэгэхээр сая Библи гэж харсан энэ Библи ном болохоор одоо Бурхны хүн төрлөختөнд өгсөн аль бие усных нь өөрийнх нь үгний байгаа. Тэгэхээр энэ номыг судлах хэрэгтэй. Тэгээ тэрнээс гадна яг өөрт нь хандаад яг хэрвээ та Иесус Христос үнэхээр байдаг юм бол одоо миний амьдралыг өөрчилж өгөөч, миний амьдралд орооч, би таныг их мэдмээр байна гэсэн тийм одоо асуултыг, тийм гуйлтыг яг түүнээс өрөөс нь тавих хэрэгтэй. Бид нар бол өөрсдөө мэдлэгийн хэмжээгээр хүмүүстэй бол ярьж зөвлөнө. Гэхдээ яг өөрөө амьд учраас бид нар амьд бурхны талаар яг амьд эзний талаар ярьж байгаа учраас өөрөө хүмүүст өөрийгөө таниулах өөрийгөө нээх тийм чадвартай юм а. Тийм учраас та өөрөө гуйгаараа тэгээд ертөнцийн эзэн танд заалжгүй хариулах болно гэдэг хэлмээр. Яг эцэст нь дүгнж хэлэхэд ер нь бүтээгч эзнээс нь өөр одоо тэр хүний хүнд тулгараад байгаа хүнд хэцүү асуудлыг одоо шийдвэрлэгч одоо байхгүй маа гэж. Тийм учраас бид нар бүтээгч маань гэж юм бэ гэдгийг бид нар мэдэх тийм хэд хэдэн аргуудын талаар Библиэр хэлж өгсөн байдаг. Тэгээ нэгдүгээрт нь түүний үг Библиэр дамжиж, хоёрдугаарт нь түүний бүтээсэн энэ орчлон энэ дэлхийн одоо гайхамшигыг бид нар хараад үнэхээр одоо бүтээгч эзэн байна гэдгийг мэдэх боломжтой байдаг. Хамгийн чухал нь юу гэхээр өөрийнхөө үг Библиэр дамжуулан тэр бүтээгч эзэн маань бидэнд өөрийгөө бүрэн таниулж гисэн. Тийм учраас бид нар өнөөдөр бидний ингээ ярьж байгаа зүйл бол ерөөсөө нэгдүгээрт танд таныг одоо тэр бүтээгч эзний мэдж аваад одоо түүнтэй холбоотой болоосоо гэж одоо зарсан одоо ирмэлдсэн учраас ийм зүйлийг бол хийж байна. Хоёрдугаар гэх юм бол бүтээгч эзэн маань одоо ямар хүсэлтэй байд юм бэ гэдгийг би танд одоо хуваалцсан. Юу гэхээр зөвхөн бүтээгч эзний маань хувьд өнөөдөр бид нар хүмүүс өөрсдөө бид нар мэднэ. Хүний амьдралын үнц нь бол бас их чухал гэж. Гэтэл бүтээгч эзэнд маань бид нар эд зүйлээсээ илүү хүний амь та маш чухал юм а гэдгийг би одоо онцлон дурдмаар байна. Яагаад гэвэл тэр эзэн маань зөвхөн тантай тийм ховжилсан тийм холбоо тогтоож таны амьдралд хамгийн хангалуун сайхан бүхнийг л өгөхийг л хүсдэг юм а гэдгийг л бас хэлмээр байна. Тэгэхээр одоо тэр ховчилсан холбоог хэрхэн тогтоох вэ? За энийг бол маш хүн дээр бол ойлгож болохгүй. Өөрөөр хэлэх юм бол одоо маш энгийн одоо гэж хэлж болно. Хэрвээ та үнэхээр зүрх сэтгэлдээ бүтээгч эзэн маань байна. Тэгээ үнэхээр би тэр эзнээсээ тусгаарлагдаад үнэхээр хийсэн буруу гэмт үйлээсээ болж би тусгаарлагдсан байна гэдгээ хүлээн зөвшөөрөөд түүнээс уучлал гуйгаад түүнийг өөр амьдрал зүрх сэтгэлд нь орж ирээч гэж урьж чин сэтгэлээсээ гуйх юм бол тэр таны амьдралд яг одоо ч гэсэн орох бэлэн байна. Тэгэхээр одоо ингээд гуйна гэж шүү. Тэгээ гуйхдаа хаана очиж гуйх вэ? Одоо жишээл Имануэль сүм дээр очиж гуйх уу? Яах хэрэгтэй? Энэ бурхан бол өөрөө сүнс гэж Библиэлд хэлсэн байдаг. Тэгэхээр хаасаагүй байдаг. Гэхдээ монголчууд ойлгохоор хүний дотроос гардаг сүнс нэг тийм жоохон утгаар биш. Сүнс гэдэг үг нь болохоор амьсгал одоо салхи гэсэн тийм агуулгатай үг байдаг. Тэгэхээр бурхан бол салхи байдаг, салхи шиг одоо тийм учраас чанартай учраас хаасаагүй. Нэг дор хаасаагүй байдаг. Өөрөөр бидний хажууд яг өнөөдөрч байгаа хамгийн алсын одны дэргэд гэсэн байгаа. Тийм учраас хаа явсан газараа та сэтгэлээ хандаад өөрийнхөө үгээр ямар нэгэн тийм ёс чаягаар биш зөвхөн сэтгэлийнхаа үгээр хандаж ярихыг таныг бол сонсноо. Тэгээ хариугаа өгнө гэдгийг би баталгаад хэлж чадна. Библийн Йогны 14-ийн 6 дугаар хэсгээр хэлсэн байдаг. Есүс Христ өөрөө хэлсэн байдаг. Би бол ертөнцийн эзэн эцэг рүү очих цорын ганц зам, амьдралын үнэн, амьдралын их үүсвэр гэж.
Тийм учраас ерөөсөө тэр бүтээгч эзнээ таньж мэдэх цорын ганц зам бол өөрийн таны төлөө амь насаа зориулж таны тэр хийсэн гмий чин цагаатхан уучлахын тулд тэр Иесус Христ өөрөө өргөл болсон юм аа. Тийм учраас зөвхөн Иесус Христээр дамжуулаад түүнтэй холбогдож болох юм а гэдгийг л та ухамсарлах хэрэгтэй. Нэг юм сони яриа байдаг. Итгэгч биш хүн болвол нэг амьдраад 2 удаа үхтгээ. Итгэгч хүн болвол 2 амьдраад ганцхан үхтгээ гэдэг ийм яриа байдаг. Тэрийг одоо юу гэж ойлгох вэ? Библиэд өмнөхөр тэгж хэлсэн байна. Учир нь би түрүүн хэлсэн бодит байдлын тухай хэлсэн. Бодит байдал болохоор бид нэр бүгдээрээ тгийгээс хайлна гэснэ. Бид нэр 150 наслах хүн бараг байхгүй. Тийм учраас бүгдээрээ нас орсныхаа дараа Бурхныг нүүлэх болно. Гэхдээ зарим хүмүүс нь Есүс Христийг одоо шүүгч, өөрийг нь яллах шүүгчээр нугдах болно. Зарим хүмүүс нь миний хувьд бол би Есүс Христийг өөрийнхөө аврагчаараа баяртайгаар нугдах болно. Тэгээд би шүүлтээр орохгүй гэхдээ түүний дэргэд байх болно. Харин түүний хүлээж аваагүй бодит байдалтай эвлэрээгүй түүнийгтэй ямар нэгэн шашин юм уу ямар нэгэн одоо мунхруулагч мэтээр доромжилсан тэр хүмүүс болохоор түүнийг шүүгчээр угтаад тэр бодит байдлыг хожим хараад тэгээд хоёр дахь хөхөл буюу тамд одоо мөнх хаягдах юм а. Тийм учраас түүнд итгэсэн хүмүүс бол ганц удаа өхнө. Тэгвэл өснийхаа дараа бол мөнхийн амьдралд орох юм а гэж энэ сайхан найдвар байна шүү гэдгийг би бас Монголын ард түмэнд хэлмээр байна. Дахин уулзлаа баяр та. Айдас гэж юу вэ? Та айдсаас чөлөөлөгдөхийг хүсэж байна уу? Тэгвэл та манай айдас санаа зовлон сэдвтэ нэвтрүүлгийн 2 дугаар хэсгийг 11 дугаар сарын 29-нд хүлээн авч үзнэ үү?